Харин шийдлийн засгийн газар цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа бие даагчид төсвийн орлого хүнд байгаа учраас хэмнэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолж байсан юм. Гэвч бусад намууд хэмнэлт хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн юм а. Учир нь 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа дэд дарга дэд сайд нарыг цөөлсөн ч гэсэн одоо дэд сайдын суудал улаар нь тэмцэлтэж байгааг онцолж байсан юм. Энд бас замбрагийн боллоо шүү дээ. Нэг дундуур нэг цөөлжүүд нэг үчлээ. Тэстэй буцаад нэмчлээ. Тэр энэ яамны нэг өөрчлөлт төсвийн ерөнхийдөө зөвшөөрсөн багш заавал өөрчлөж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо хуучин 2014 оны батлсан төсөвтэй бол ажуулдрын яам гэж байхгүй тийм ээ. Тэр ажуулдрын яам гэж төсөвгүй байх гэсэн. Тэр ажуулдрын яамын төсөвтэй бол бос одоо нэр нь өөрчлөгдсөн яамнуудыг төсөвтэй болгох зорилтоор бол энэ удаагийн тодтол хэмжээнээс та бүгд ойлгож байна. За төсвийн орлогын нөхцөл байдал бол хүнд байгаа. Өшөөл бас хэмнэлтийн горомд шилжих шаардлага байна. Гэхдээ энэ одоо нэгдсэн намууд маань яг чиний сэтгэлээсээ бол хэмнэлтийн горомоор ажиллая гэсэн тийм зорилго байхгүйсэн гэдэг нь одоо харагдаж байна. Төсвийн хэрэгжүүлэхийн явцад дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоно гэдэг шаардлагыг бие даагчид тавина гэж байгаа боловч улсын хурал судалтай намуудад дэд сайдын марафон эд өрнөж олон хүн энд өрсөлдөж байгаа учраас бие даагчдын шаардлага төдийлөн биелэлээ олохгүй зэ. Маргаашнаас байнгын хороо чуулганаар төсвийн таталгал үргэлжлэж шинээр байгуулагдсан одоо ажуулдрын яамд төсөв мөнгө олох асуудлаа шийдэх юм. Мөн соёл спорт аялал жуулчлалын яам Батан бөгдөж 2 яамны чиг үүрэг нэмэгдсэндээ холбоотой төсвийн зардалд ховсох өөрчлөлт гарах учиртай юм а. Шинэ он гарахад сар хүрэхгүй хугацаа өлсөн учраас улс төрчид эдийн засгийг аврах ажил хийхээсээ илүүтэй төсөв тодтол хийхээс гадна дэд сайдын томилгоо хийгээд заавалгүй байна. За тэгвэл үзэгч та бүхэнд улсын хурлаар хэлэлцсэн асуудлын тал хувь нь албан тушаал санал сууцын хэрэгтэй холбоотой асуудал байсан гэдгийг бие даагчид бол онцолж байгаа. Өөрөөр хэлэх юм бол чуулганы танхимд хэн сайд болох асуудлыг чухалчилж үзэж байгаа гэсэн юм а. За удаан гэгчний ярьсны эцэст яамдыг одоо хувааж авсан засгийн газар дараагийн ажил нь одоо дэд сайдын асуудал болоод дэд сайдуудын марафон эд өрнөж байгаа. Энэ талаар MNC телевизээс улсын хурлын гишүүдээс тодруулга авсан байна. Энэ мэдээ фокустэнд онцлон өргөж байна. Улсын хурлын судалтай гишүүдийн тайлбарлаж байгаагаар бол дэд сайд гэдэг албан тушаал альж засгийн газар үед байсан улс төрийн албан тушаал гэж үзэж байна. Тухайн яамны эрхлэх асуудал нь